Сайн байцгаана уу? Өнөөдөр Гитлэл 14-р бүлгийг уншицгаая. Хамтдаа уншицгаая. Египтээс гарсан хуучин гэрээ Эвлэл номны 10-д байгаа. Гитлэл 14-ийн 13. 13-ыг уншицгаая. Мосе ард түмэнд бүү бат зогсож эзний чөлөөллийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үүнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй. 14. Эзэн та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай гэж хэлв. Арангуруу 14-2-ыг уншлаа. Бид нар өөр бүлгүүдээс мөн судалж унших болно. Энд 14-р бүлэг дээр хэсэгтэр эзэн та нарын төлөө байлдана. Та нар зөвхөн чимээгүй бай. Өнөөдрийн та нар өнөөдрийн гол ярих гэж байгаа зүйл маань та нар зөвхөн чимээгүй бай. Дуулал номон дээр энэ тухай хэлсэн байдаг. Зөвхөн чимээгүй бай гэдэг тухай хэлсэн байдаг. Чимээгүй бай, зүгээр бай гэдэг маань адилхан үг. Энэ тухай юу гэж байгааг хэдүүлээ суралцгаая. Байблаар дамжуулан энэ тухай олж мэдцгээе. Байблд өөрийн цаг гэдэг тухай маш их гарсан байдаг. Өөрийн цагийн тухай. Өнөөдөр цаг солигдож өнөөдөр би эртсэрсэн өөрөөр. Өөрийн цаг гэдэг маань тэр үед Израилийн ард түмэнд Ромын цагаар бол үдээс хойш 3 дунд 3-аас 6 цагийн хоорондох цагийг өөрийн цаг гэж хэлдэг. Өөрийн цаг. Шөнө дундын цаг буюу өөрийн цаг. Байблд Есүс дагалдагч нараа орхин Есүс ууланд гарч залбирдаг. Тухайд гардаг. Дагалдагч нар нь усан онгоцын суугаад далайд гаран явж байх оронд тэд далайн шуургатай уулздаг. Маш их хүчтэй салхи өсөн шуурганд автцгаадаг. Дагалдагч нар тэр үед маш их айж имэцгээсэн. Тэр 12 дагалдагчийн 3-1 нь 3-1 буюу 4 хүн загасчин байсан. Тэгвэл тэр загасчид ажил нь хаана хийгддэг, голдуу хаана хийгддэг вэ? Усан дээр, далай дээр. Гэтэл тэр далайн шуурга болон тэр салхи тэр бүх зүйлийг тэдний тэр ажил маш их олон удаа үдсэн байх ёстой. Гэтэл тэр үед тэр шуурга далайн шуурганаас маш их айцгаасан. Ямар айц тэдэнд ирсэн бэ гэхэд одоо баг бид өөхөх юм байна гэдэг бодлыг хүртэл авсан. Хүн ямар зүйлээс их айдаг вэ? Үхлээс их айдаг. Аврагцсан Кристиан бид нар яг жинхэнэ үхэл дөхөж ирэхэд бид нар ч гэсэндээ жоохон имэдэг. Үхлийн өмнө хүн айдаг. Тэрэ болдог бол би амьдараа байхдаа Есүс намайг дахин ирэхдээ аваад яваасай гэж хүсдэг. Энэ махан биеэрээ үхлийг үзэхгүйгээр энэ махан биений үхлийг ярьж байгаа шүү. Гэхдээ хэрвээ түүнээс өмнө үхлээ гэхэд надад айдас үгүй. Айл хэдийн миний дотор Бурхны деважин, Бурхны орон миний зүрх сэтгэлд байгаа. Тэр деважинг би тэр зүрх сэтгэлийг авсныгаа заавал
очиж мэдэх шаардлага байхгүй. Энэ үгээр дамжуулан очоогүй ч гэсэндээ Деважинг би зүрх сэтгэлдээ Бурхны үгээр би хүлээж авсан. Бурхан үг хэлсэн амласан бол хэзээ ч тэрийг зөрчдөггүй. Түүнд би итгэдэг. Тийм учраас энэ үхэл ойртож ирэхэд Бурхан энэ хүртэл үгээр дамжуулан миний махан биений төгсгөлийг эзэн дуудаж байгаа юм байна. Миний махан биений төгсгөл ирж байгаа юм байна. Гэт тэр цагт дуудсан цагт нь би явхаас өөр арга байхгүй. Харин ч талархалтай явна. Гашуудах ямар ч зүйл байхгүй. Би сайн мэдээ дотор сайн мэдээг хүлээж аваад сайн мэдээг дамжуулах ажлыг хийж хахад маш их бэрхшээлтэй үе зөндөө байсан. Тухай үед би Бурханы оронд хурдан Бурхан намайг ирж авч яваасаа Бурханы оронд хурдан явах юмсан гэдэг хүсэл орж ирдэг байсан. Гэтэл тэр зүрх сэтгэл маань ч гэсэндээ Бурханы өмнө Бурханы талархвчтай зүрх сэтгэл биш байсан. Бүх зүйлийг надад зөвшөөрсөн бүх зүйлийг би Бурхан талархалтайгаар хүлээж авах гэж хүлээж авах хэрэгтэй байсан. Гэвч би янз бүрийн бэрхшээл над дээр ирэхэд би шууд халелуя гэж хүлээж авч чаддаггүй биш. Ямар нэгэн бэрхшээл ирэхэд би ямар нэгэн зүйлийг буруу хийсэн бол юуг буруу хийсэн бол гэж Бурханд гомдолж эхэлдэг байсан. Тэгэхдээ энэ зүрх сэтгэл маань удаан явахгүй. Энэ зүрх сэтгэлийг их л удлаахад 24 цагийн дотор тэр бодлоосоо бид нэр сугарах хэрэгтэй байдаг. Яагад гэвэл тэр бодлууд Бурханы болон бидний хооронд холбоосыг холдуулах боломжтой учраас бид нэр тэр зүрх сэтгэлдэх тэр бодлуудаа хурдан хаях хэрэгтэй байдаг. Энэ дагалдагч нарын тухай ярихад урд нь үзэж байсан далайн шуургаасаа илүү маш их ширүүн үзэж байгаагүй хэзээ ч үзэж байгаагүй ширүүн далайн шуургатай учирсан учраас тэгэд маш их айж имээцгээсэн. Үхэл нь ойртлоо гэж айцгаасан. Гэтэл Есүс тэдэн дээр далаа дээр алхан ирж байсан. Тэр үед дагалдагч нар Есүс ирж байна. Есүс биднийг аврахаар ирж байна. Халелуя гэж хүлээж авч чадаагүй. Харин ч бүр түүнийг сүнс гэж харж айж байсан. Сүнс ирж байна гэж айсан. Тэр үед Есүс би ирж байна. Бүү аа гэж хэлсэн. Бүү аа гэж тэднэрт хэлсэн. Петр түүнийг хараад хэрв Есүс мөн бол намайг ч гэсэн алхуулж өгөөч гэсэн. Тэгт нь тэгвэл алхах гэж түнд зөвшөөрсөн. Хүний махан биеэр хамгийн түрүүнд далаа дээр алхсан хүн бол Петр. Ганц л алхсан би. Тэр бол Петр. Петр ч гэсэндээ өөрөө алхаж байгаадаа өөрөө гайхаж айс эмээсэн. Тэр юунаас эмээсэн бэ гэхэл тэр далайн шуургыг хараад тэр болж байгаа үйл явдлыг харан айж эмээсэн. Тэр үед Есүс түүний гараа сатхан түүнийг усан завин дээр аваач тавьдаг. Ус онгоцон дээр нь аваач тавьдаг. Тэр үед шуурга зогссон. Энэ юу гэсэн үг юм бэ? Өөрийн цаг еврейгээр бол өөрийн цаг маань еврей хэлээр эндээ тэмдэг 50 дуулал 46-ыг олж уншицгаая. Дуулал 46. Дуулал 46-гийн 10-ыг уншия. Тэмцэлтхээ болж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж дэлхийд өргөмжлөгдөнө. Тэгэд энэ тэмцэлтхээ болж Бурхан гэдгийг минь мэд гэж хэлсэн энэ үг маань бид түрүүнд уншсан Египтээс гарсан 14-ийн 14 дээр хэлсний дагуу энэ үг нь еврей хэлээр бол
тэмцэлтгэ бойл гэж тэмдэглэгдсэн энэ монгол хэлээр тэмдэглэгдсэн энэ үг маань еврей хэлээр бол гартаа барьж байгаа зүйлээ болон хийж байгаа зүйлээ орхих гэсэн үг. Нэг нөгөө талаар хүчээ сулал гэсэн үг. Энд хэрэгэлсэн чимээгүй бай. Тэмцэлтгэ боль гэдэг үг маань гараа суллан хай. Гартаа юу барьж байгаа? Үгүй бол юуг барьж атхан барьж байгаа. Тэрийг суллан тавь гэсэн үг. Барьж байгаа буюу баригдаж байгаа тэр зүйлээ суллан тавиа гэсэн үг. Энийг ингэж ойлгон еврей хэлээр ингэж байгааг байхгүй зүйлийг тэмдэглэсэн юм биш. Еврей хэлээр ингэж орчуулж байгаа учраас би тайлбарлаж өглөө. Тэгээд бурхан хийх болно. Чи тавиа. Чи хүчээ суллаа гэж хэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг юм бэ? Би хийж өгье. Би энэ хүртэл би чиний хийх гэж ирсэн хичээн зүтгэл хүч чадал цаг бүх зүйл би хийх ёстой гэсэн зүрх сэтгэл бүгдийг орхин хаяа гэж хэлсэн үг. Дуулал номынхаа 46 дугаар бүлгийн 5-ыг бас уншия. Бурхан тэхий голдон байдаг тул тэр хот ганхахгүй. Бурхан түүнд үүр цайхад туслана гэж хэлсэн. Энд үүр цайхад туслана гэсэн. Хэн туслах вэ? Бурхан. Үүр цайх нь хэзээ блэ? Түрүүнд бид нар хэлж байсан 3-аас 6 цагийн хооронд буюу Есүс ууланд очиж залбиран буцаад бууж дагалдагч нартай ирж байгаа тэр цаг. Тэр далайн шуургыг тэд нар эрэхтэн зүг зүгээр суусан байх уу? Есүс эрхийг тэгж хүлээсэн байх уу? Үгүй. Тэд нар өөрсдөө тэр давалгааныг давахын тулд тэр шуургыг туулан гарахын тулд тэд нар бүгд янз бүр үйлдэлээр хичээн зүтгэсэн байгаа. Гэтэл тэд тэр шуургыг дийлэхгүй байсан. Тэр үед Есүс үгийн дагуу үүр цайхад бурхан туслана гэсэн үгийн дагуу үүр цайхад бурхан ажиллаа хийсэн буюу Есүс ажиллаа хийсэн. Есүс тэр үед хэрвээ тэдэн дээр тэр үед ирж тэр шуурганаас авраагүй бол энэ юу илэрхийлж байгаа юм бэ? Энэ цаг үед байгаа бид нар ч гэсэн хэлж байгаа. Бид нарт ч гэсэндээ хэлж байгаа үг юм. Есүстэй уулзаагүй бүх хүмүүс өгөө бол зүрх сэтгэлдээ нүглийн тухай мэдхгүй байгаа. Хүлээж аваагүй хүмүүс өөрөө өөртөө хичээл зүтгэлд болон өөрөө өөрсдийнхөө амьдралаар, бодлоор, хүслээр төлөвлөгөөгөөр амьдарч байгаа бүх хүмүүс. Мөн аврагдсан буюу ертөнцийн амьдралд амьдарч байгаа хүмүүс. Энэ бүгд энэ хийж байгаа энэ бүх хичээн зүтгэлд болон өөрөө хийх гэсэн бүх зүйлийг бурхан түүнийг суллан хаяа гэж хэлж байгаа гэсэн үг. Тэмцэлтгэ болоо. Өөрөө тэмцэлтгэ бол бурхан чамд туслая гэж байгаа. Тэмцэлтгэ бол. Өөрийгөө хай. Би чадахгүй юм байна. Миний хүчээр болохгүй юм байна. Миний хүч чадал, миний туршлагаар болохгүй юм байна. Гэт бурханы өмнө бурхан намайг өргөдөж, намайг эвэж бурхан намайг хэрвээ там руу яв гэвэл би там руу явахаас аргагүй хүн юм байна гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бурхан ажиллаа хийж эхэлнэ. Аврагдсан Кристчэн хүн бүрт ч гэсэн адилхан. Би аврагдсан. Би бурханы төлөө ямар нэгэн зүйлийг хийх ёстой. Би Кристчэн учраас нэг зүйлийг сайн хийх ёстой. Би эцэг эх учраас хүүхдүүдтэй сайн эцэг эх байх ёстой. Гэх тэр зүрх сэтгэлийг тийм зүрх сэтгэлтэй байх үед бурхан ажиллаа хийж чадахгүй. Бурхан харин амарч байна. Би тэр өөрийнхөө хийн гэсэн зүрх сэтгэл, чадах ёстой, хийх ёстой гэсэн зүрх сэтгэл тэр бүгдийг хаях ёстой. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө хүүхдийн төлөө,
Сүмийн ах дүүсийнхээ төлөө, найз нөхдийнхөө төлөө мөн би өөрөө юу ч хийж чадахгүй. Би сайн мэдээг 40 жил дамжуулахтай минь сайн мэдээг яаж дамжуулах тухай бүгдийг мэддэг. Би өөрөө хичээн зүтгэхэд хинч аврагдаж байгаагүй. Яагаад вэ? Яагаад гэвэл миний сурсан мэдсэн, миний дуршлага би сайн хий, би сайн мэдээг сайн тарааж аврыг гэсэн зүрх сэтгэл. Тэр бүгдийг хайж, бүгдийг бурхан татгаж, бурханы өмнө төв бүгдийг өгөх хэрэгтэй юм байна. Энэ тухай хэдүүлээ. Үрийн цаг бурхан үр цайхад туслана гэсэн энэ уншсан үг Байблаас өөр үгнээс олж уншицгаая. 2 дугаар хаадын 19 дугаар бүлгийг уншия. 2 дугаар хаад 19. 2 дугаар хаадын 19-ийн 14-өөс эхэлж уншия. Хизкиягийн залбир. 2 дугаар хаад 19 14. Хоёрдугаар хаад 19 гэж хэлчихэд би 14-ийг харцсан сууч байна. Тэгээ 19-ийн 14-ийг уншия. Ингээд Хизкия элч нарын гараас загтлыг авч уншаад эзний өргөө рүү явж уг загтлыг эзний өмнө дэлгэв. Эзний өмнө Хизкия залбирэн хэрүүбүүдийн дээр залрагч Израилийн бурхан эзэн зөвхөн та дэлхий дээр бүх анчлын ганц бурхан мөн. Та тэнгэр ба газрыг бий болгосон билээ. Энд Хизкия хааны тухай гарч байна. Энд Хизкия хаан яагаад загтлыг аван ариун өргөрөөр орж эзний өргөрөөр орж тэр загтлыг дэлгэн тавьсан. Тэгээд тэр загтал дээр бичигдсэн байгаа үгийг бурхны өмнө уншиж өгдөг. Тэгээд түнд хэлдэг. Загтлыг хэн бичсэн тухай дахиад энэ Рабшакийн тухай Рабшак гэж хэм бэ? Рабшак. Рабшак нь Ассир хаанд үйлчилдэг хүн байсан. Энэ Юда хүн. Тэгээд Иерусалимыг эзлэхээр ирж байгаа тухай гарт. Израилийг эзлэхээс өмнө Самарийг эзэлсэн. Энд одоо Юдачид дээр ирэн Ассир хаан эзлэхээр ирж байгаа. Тэнд Рабшак гэдэг хүн еврей хэлээр Юдагаар тэдэнтэй ярьдаг. Та нар Хизкия хааны үгэнд бүү ор. Та нар түүний үгэнд орсноор та нар хууртагдж байгаа юм. Та нарын итгэж байгаа бурхан ч хуурамч та нарт туслахгүй. Харин манай бидний хаан Ассир хаанд бууж өгөх юм бол та нар амар тав амьдрах болно. Амьдрах боломжийг өгнө гэж Юда хэлээр тэдэнтэй ярилцаж
байсан болохоор ард түмэн маш гайхацгаасан. Гэхдээ ард түмэнд ямар ч хариу өгөөгүй. Үний юм уу, худлаа юм уу, эсвэл үгүй, бурхан бидэнтэй хамт байгаа ганц үнэн нь бурхан гэж хариулаагүй. Тэд нар хариулж чадаагүй шалтгаан нь хаан чимээгүй байсан учраас. 14-р хэсэгдэр гарсан үгийн дагуу загтал хүртэл илгээсэн байсан Юда хэлээр нь. Тэр загтлыг авсан Хизкия хаан Равшакийн бичсэн Юда хэлээр бичсэн загтлыг зөвхөн тэр Юда хэлээр яриа зогсохгүй загтал хүртэл бичсэн байсан. Тэр загтлыг авсан Хизкия хаан элч нараас загтлыг аваад 14-дэр гарсан үгийн дагуу элч нарын гараас загтлыг авч уншаад эзний өргөө рүү явж загтлыг эзний өмнө дэлгэв гэсэн. Хизкия хаан өөрөө энэ асуудлыг шийдэх гэж хичээн зүтгэж, санаа зовж, төлөвлөгөө гаргаж яаж эднэрийг дийлэх вэ гэсэн бодол төлөвлөгөөг аваагүй, өвөрлөөгүй. Хаана очисон бэ? Бурхны өмнө. Бурхны өргөө рүү. Тэр нь юу гэсэн үг вэ? Бурхны өмнө очисон гэсэн үг. Тэгээ бурхны өмнө загтлыг дэлгээд Равшакийн бичсэн загтлыг уншсан. 16 Эзэн чиг тавин сонсооч эзэн мэлмигэнэн хараач амьд бурхныг доромжлохоор Сенахирибийн илгээсэн үгийг сонсооч. Эзэн Ассирийн хад үнэхээр үндэстнүүдийг болон газар нутгийг сүйтгээд бурхтыг галт хайсан. Учир нь тэдгээр нь бурхад бус харин түүний гарын бүтээл мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Хизкия хаан тэдний үйлчилж байгаа бурхан биш. Тэд бол зөвхөн шүтэж байгаа. Гэхдээ бидний хүч чадлаар эднийг дийлэх боломжгүй. Эдний цэргийн арам маш хүчтэй байгааг тэр хүлээн зөвшөөрсөн. Тэм учраас Хизкия хаан энэ бурхан энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол бидний хичээн зүтгэлээр бид чадах ажил биш байна гэд бурхны өмнө тэр ирсэн. Харин 22-ыг уншия. Хэнийг чи басамжлан доромжлов? Хэний эсрэг дуугаа өндөрсгөн ихэмсгээр нүдөө өргөн? Израилийн ариун нэгний эсрэг. 22-ыг уншлаа. 35-ыг уншия. Тэгтэл тэр шөнө нь эзний тэнгэрэлж гарч ирээд Ассирчүүдийн хооронд 185,000 хүнийг зохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд өгтөл болсон байжээ. Бурхан Амосын хүү Исаягаар дамжуулан бурхан дайдсан. Тэм учраас та нар санаа бүзэв. 15 дээр үгийн дагуу 15 дээр хэлсэн үгийн дагуу бурхан тэдэнтэй дайдсан. Үгийг харцгаая.
Тэгтэл тэр шөнө нь эзний тэнгэр элч гарч ирээд ассирчуудын хуаранд 185 мянган хүнийг зөхөв. Хүмүүс өглөө эрт босоод харахад тэд бүгд үхэтэл болсон байжээ. Энд хэн дайцсан? Бурхан тэдэнтэй дайцсан. Энэ өглөө эрт гэсэн энэ нь бас өөрийн цагийг хэлж байгаа. Хэрвээ өглөө гэсэн бол 6 цаг өнгөрөөгд өглөө гэж хэлж болно. Гэхдээ энд өглөө эрт энэ цаг нь өөрийн цагийг мөн илэрхийлж байгаа бах. Өглөө өөрийн цаг. Энэ юу хэлж байгаа юм бэ? Юу ч хийж чадахгүй. Юу ч хийж чадахгүй Петр шинжэнгөө загас барих гээд нэг ч ширхэг загас барьж чадаагүй Петр. Нэг загас бариагүй Петр өглөө эрт далайн эрэг дээр гарч ирэн амарч байхад нь тэр далайн эрэг дээр гарч ирээд амарч байгаа гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр өөрөө ажиллаа хийгээд хийж чадахгүй. Юу ч хийж чадахгүй болсон цаг байсан. Тэгтэл Есүс түүн дээр ирээд усны гүнзгий, далайн гүнзгий тороо хаяа гэж хэлсэн. Петрт энэ олон жил загас барьж байсан хүн. Тэр олон жилийн туршлагаар далайд аль хэсэгт нь ямар загас бүгдийг мэдж байгаа. Түүний туршлагаар тэгээд тэр туршлагаараа бүхэл мэдлэгээрээ бүгдийг хийж үзсэн. Нэг ч загас бариагүй. Шинжэнгөө ажиллаад нэг ч загас бариагүй. Ядарсан ч байх, бухимдсан ч байх. Гэтэл Есүс түүнд ирээд далайн гүнд тороо хай гэсэн. Далайн гүнээс загас барихад хэцүү. Загас байхгүй. Тороо гүнзгий далайн гүнд хай гэсэн. Петрийн энэ хүртэл цаг, энэ үгийг сонсох энэ цаг хүртэл түүний тэр далайн гүнд тороо хайна гэдэг маань энэ үгийг сонсох энэ хүртэл нь тэр нь боломжгүй зүйл байсан. Тариачин тариа ургамлаа тарихтаа үрээ суулгахдаа ямар ч юм сургуулах вэ гэдгийг мэдж тарьж ургуулдаг. Тэгэхээр далайд загас хаана ямар загас барих боломжтой, хаана ямар загас элбэг байдаг вэ гэдгийг мэдж байж тэр хүн загасчингийнхаа ажилд амжилт үзүүлнэ. Тэгтэл Петр үгийг сонсоод би шинжэнгөө тороо хаяад загас барих гээд үтсэн нэгийг ч бариагүй. Гэхдээ таны хэлсэн үгийн дагуу, таны хэлсний дагуу хийж үзье гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрийнхөө туршлага, өөрийнхөө бодол юу байдгийн хичээн зүтгэлд бүх зүйлээ бүгдийг тэнд хайсан гэсэн үг. Тэнд гараа суллан тавьсан гэсэн үг. Тэр үед Есүсийн хэлсэн үгийн дагуу тороо далайн гүнд хаяхад хичнээн их загас барьсан байдаг байлээ. Тэр тор урагдах дайны их загас барьсан. Петрийн завж, Яаковын завж дүүрэн загастай болсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ дуулал номдэр хэлсэн үгийн дагуу тэмцэлтгэ боль. Та нар өөрсдөө тэмцэлтгэ болоход Бурхан ажиллаа хийнэ. Тэр нь юу гэсэн үг юм гэхээр бид нар өөрсдөө хэмжээтэй би бол болохгүй юм байна. Миний авралын өдөр ч гэсэн үнтэй адилхан. Би ямар нэгэн зүйлийг хичээн зүтгэж хийж байж Бурханд итгэх юм бол Бурхан намайг хайрлаж, намайг аварж, намайг өөрийнхөө хүүгийн адил үзнэ. Гэтэл тийм биш. Би там руу явахсаар аргагүй нүгэлтэй юм байна. Миний хичээн зүтгэлээр би ямарч боломжгүй юм байна. Есүсийн загалмай дээр цовдлогдсон өгсөн тэр бүх зүйлээр би миний бүх асуудал шийдэгдсэн юм байна.
Би там руу тэр ямар цаг дээр тэр ажиллаж байгаа юм бэ? Би төрөхдөө л би нүгэлтэд төрсөн учраас би там руу явхаас өөр аргагүй юм байна. Миний чин зүтгэлд ямар ч нэмэргүй юм байна гэдгийг олж мэдэж хүлээн зөвшөөрч авахд тэр үед тэр сайн мэдээ миний зүрх сэтгэлд ажиллаа хийж эхэлсэн. Есүс тэр дагалдагч нар дээр очдог шиг Петрийг загас тэр олон загас барих боломжийг өгдөг шиг ажиллаа хийдэг. Библийг дахин хайж уншия 2 дугаар шастрыг хэдүүл уншицгаая. 2 дугаар шастр 2 дугаар хаадын дараах номлол 1 дугаар шастр 2 дугаар шастр. Арван хоёрыг уншия. 2 дугаар шастр 20 12. Оо бидний бурхан, та тэднийг шидэхгүй юм гэж юу? Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой билээ. Бид хэрэгхээ мэдэхгүй ч бидний хараа тань дээр байна гэжээ. Энэ үг бол Хизкийн хаан биш, Йехошафатын залбирал. Энэ Йехошафат 3 орных нь Моб, Амон, Сир гэдэг 3 улс эзлэхээр Йехошафат хаан байх үед ирдэг. Тэр үед Йехошафат дийлэхгүй учраас энэ 3 орны 3 оронтой дайдах боломжгүй. Дийлэхгүй учраас энэ түүнд залбирсан, бурханд залбирч байгаа тухай энд тэмдэглэгдсэн байна. Учир нь бидний эсрэг ирж буй энэ асар их цэргийн өмнө бид сул дорой байлаа гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Бид нар юу ч хийгээд дийлэхгүй. Бид нар бол чадахгүй. Бид нар эднэрийг дийлэхгүй. Биднэрд тэр дийлэг ухаанч байхгүй, хүчч байхгүй. Бид нар бол үнэхээр сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд зөвхөн бурхныг харж байна. Бидний хараа тань дээр л байна гэсэн. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр эзэн танд даатгаж байгаа учраас эзэн та энэ асуудлыг шийдэж өг. Хэрвээ та энэ асуудлыг шийдэж өгөхгүй бол бид өөхөх болно гэдгийг хэлж байгаа. Энэ бас ямар утгатай юм бэ? Гараа тэнд сулсан. Өөрөө өөртөө найдаж байгаа тэр атгсан гараа суллан хайсан. Чимээгүй бай, зүгээр бай, тэмцэлтгэ боль гэдэгтэй адилхан. Зүгээр бай, чимээгүй бай гэхээр юу ч хийхгүй зүг зүгээр байхыг хэлж гин. Тэгээд зүг зүгээр суугаад амаа ангаалгаад тэр Джеймс миний аманд орж ирээсэ гэ амаа ангаагаад тэрийг хэлж байгаа юм биш. Зөвхөн өөртөө найдаж байгаа зүрх сэтгэл. Би өөрийгөө хийж чадна гэж байгаа итгэл, тэр бодол, төлөвлөгөө тэрийг хаях хэрэгтэй. Тэр үед тэр цаг бол тэр хайсан тэр цаг өөрөөсөө бууж өгсөн тэр цаг бол бидний зүрх сэтгэлдээ үрийн гэгээд цаг. Миний нөхцөл байдал тэр бүгдийг тэнд хайхад надад үрийн цаг ирнэ. Бурхан 15-ыг уншъя. Тэрээр бүх Юда, Иерусалимын оршин суугчид болон Йехошафат хаант минь сонсогтун. Эзэн та нарт айлдахдаа энэ асар их цэргээс болж бүү бүү шантрогтун. Учир нь энэ тулаан та нарих биш харин бурхных юм. Энэ тулаан нь та нарих бишээ бурхных. Бурхан энэ иш үзүүлэгчээр дамжуулан энэ дайн бол та нарих биш. Харин энэ бол минийх. Тийм учраас би асуудлыг шийднэ. Би
хариуцлагыг гүүрнэ. Хизээ энэ үгийг түүнд хэлсэн бэ? Йохошафат бидний эсрэг ирж байгаа энэ асрыг цэргийн өмнө бид сул дорой билээ гэсэн зүрх сэтгэлийг авсан. Ганцхан Бурхныг л харж байна гэсэн Бурхан даатгсан зүрх сэтгэлээ залбирахад эзэнд бүгдийг даатгсан гэсэн зүрх сэтгэлтэй үед Бурхан энэ үгийг хэлдэг. Бүү гэсэн. Энэ тулаан бол та нарх биш, Бурханых гэсэн. Энэ нь миний хийх ажил, та нарын хийх ажил биш. Тийм учраас тэр 3 орны цэрэг армийг харан та нар айх шаардлагагүй гэж Бурхан түнд хэлсэн. 17 Та нар энэ тулдаанд дайдах хэрэггүй. Юда болон Иерусалим өөрсдөө жагсаан зогсоож та нарт зориулсан эзний авралыг харагтун. Бүү шантрагтун. Маргааш тэдний өдөөс хөдөл. Эзэн та нартай хамт байна гэлээ. Энд Бурхан юу гэж хэлсэн бэ? Өөрсдөө жагсаан зогсож эзний авралыг харагтун гэсэн. Юу ч чадахгүй учраас юу ч хийхгүй байх биш. Энд Бурхан хэлсэн жагсан зогсож Бурханы авралыг харагтун гэсэн. Бурхан ажлаа хийх гэж байгаа учраас би өөрийнхөө хичээн зүтгэл хүчээр дийлж байгаа биш. Бурхан тань талархаж байна гэд түүнийг магтан дуулахад Бурхан та энэ асуудлыг шийдэж өгч байгаа тань талархаж байна гэж магтан халелуя гэж дуулахыг хэлж байгаа. Тэгээ энд хэлэхдээ бүү шантрагтун маргааш тэдний өдөөс хөдөл. Эзэн та нартай хамт байна гэсэн. Тэд нарыг зүгээр бай гэсэн гэж хэлсэн боловч түүнд хэлэхдээ маргааш тэдний өдөөс хөдөл гэсэн. Эзэн та нартай хамт байна гэсэн. Тэгэхэд Йохошафат нүрээрээ газар доош бүхийв. Бүх Юда хүн болон Иерусалимын оршин суугчид эзэнд мөргөхөөр эзний өмнө унав гэсэн. Эзэн та нартай хамгаалсан. Бурхан хийх гэж байгаа учраас түүнийг алдаршуулж, түүний өмнө бүхийж өөрөө барьж байгаа, өөрөө төлөвлөж байгаа, өөрийнхөө хүчин найдаж байгаа бүгдийг орхин Бурханд эзэн даатгахад Бурхан ажиллаа хийхийг харан магтан дуулцгаа. 19 Кохатчуудын болон Корачуудын хүүгүүдээс гаралтай левичүүд маш чанга дуу хоолойгоор Израилийн Бурхан эзнийг магтахаар зогслоо. Энэ нь түүнийг магтан дуулж байгааг хэлж байгаа. 20 Тэд өглөө эртлэн босоод Тикеогийн цөл рүү хөдлөв. Тэдний хөдлөхөд Йохошафат босож Юда болон Иерусалимын оршин суугчдаа намайг сонсоцгоо. Итгэл найдвараа эзэн Бурханд өг. Тэгвэл та нарт бат бэх зогсох болно. Итгэл найдвараа түүний иш үзүүлэгчдэд өг. Тэгвэл амжилт олно гэв. Аврагдсан Кристиан энэ үгийг мэдэхгүй хүн бараг байхгүй байх. Энэ нь 2 дугаар шастрын 20-ыг бараг цээжээрээ бүх хүн мэддэг байх. Энд хэлсэн байгаа. Бүх итгэл найдвараа эзэнд Бурханд өг гэсэн. Итгэл найдвар нэг Бурханд өг гэсэн. Тэгээд түн хэлэхдээ иш үзүүлэгчдэд өг. Итгэл найдвараа түүний иш үзүүлэгчдэд өг. Тэгвэл амжилт олно гэж хэлсэн. Бурхан итгэл найдварыг өгөөд зогсохгүй Бурханы иш үзүүлэгчдэд ч гэсэн итгэл найдварыг өг гэсэн. Тэр иш үзүүлэгч нь хүн. Гэхдээ Бурхан түүгээр дамжуулан үгээ хэлж байгаа учраас түүнд ч гэсэн итгэл найдварыг өг. Тэр сайн байна уу, муу хүн байна уу? Ямар хүн байна? Тэр хамаахгүй. Хэний үгийг дамжуулж байна вэ? Тэр хэлж байгаа үг нь
Хэний үгийг дамжуулж байгаа маш чухал. Энэ Яхазиэл гэдэг иш үзүүлэгч Йехошафат хаанд ирж энэ үг бурхны үгийг хэлж түүний ард түмэн левичэд болон маш чанга дуугаар магтан дуулсан. Бурхныг магтан дуулж байгаа. Дайн болж байхад шүү дээ. Бодоод үзтээ бурхны өмнө очсон бидний нүглийг бүгдийг угаасан ажиргалтай өдөр, баяртай өдөр гэд магтан дуулж байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Есүс заалмаа дээр миний нүглийг бүгдийг шидсэн. Тийм учраас тэр өдөр бидэнд баяртай байх өдөр. Хэрвээ тийм зүрх сэтгэл байхгүйгээр баяртай өдөр гэж дуулах юм бол тэр бол жүжигчд кинонд тоглож хин нэгний дүрт хуурч тоглож байгаатай адилхан. Гэтэл бид нар бол зүрх сэтгэлээрээ бурханд итгэж найдварыг түүнд өгж түүнийг магтандуулж түүний хийх ажилд найдварыг тавин магтандуулах нь бидний зүрх сэтгэлээс юм байна. Тэгээ 21-ийг уншия. Тэгээд тэрээр хүмүүстэй зөвлөлдөд эзэнд дуулж ариун хувцас өмсөн түүнийг магтах хүмүүсийг томилжээ. Тэд цэргүүдийн өмнө явж эзний инрэл хайр үрд мөнх тул түүн талархал өргөе гэж дуулж байлаа. Тэднийг уугалж магтаж эхлэмэгц Юдагийн эсрэг ирсэн Амон, Моаб болон Сир уулын хөвгүүдийн эсрэг эзэн отолд тавьсанд тэд зохигдов. Энэ дайнд тэд зэвсэг ерөөсөө хэрэглээгүй. Энэ 23-ыг уншихад маш сонирхолтой юм. Амон болон Моабын хөвгүүд Сир уулынхны эсрэг босож тэднийг хүйс тэмцрэв. Энэ гурван улс уг нь нэг баг байсан. Гэтэл Амон болон Моаб нь эхлээд Сирийнхныгаа эсрэг босож тэднийгаа хүс тэмтрээд дараа нь юу болсон гэж бодно. Тэд Сирийнхнийг олзолж авсны дараа нэг нэгнээ дайрж алж устгажээ. Түүний дараа өөрсдөө хоорондоо дайдсан. Энэ Амон болон Моаб нь Сирийнхныгаа дайтаж олзсныхаа дараа олзноосоо болоод Амон болон Моаб нь хоорондоо байлцсан. Ийм дайн хаана байдаг юм бэ? Эхлээд гуруулаа нэг баг байсан. Ийм дайн гэж байхгүй. Энэ зөвхөн бурхан хийж байгаа юм. Бурхан. Хоорондоо байлдаж, хоорондоо дайтаж бие биенээ устгацгаасан. Байблд Йошуа дээр ч тэмдэглэгдсэн байдаг. Дайнд гарахад бүрээ үлэн бурхны хийж байгаа ажил нь дайдах шаардлагагүйгээр дайнд ялжсэн. Петрийн туршлагаар бол далайн гүнд очиос загас байрна гэдэг тэр бол бүтэхгүй зүйл. Хэрвээ түүнд тэр итгэл найдвар байгаагүй бол тэгэд далайн гүнээс загас барих боломжгүй байсан. Гэтэл бурхан болохоор бидний бодолтойгоор адилхан биш. Тэр бодлоос гадуур бид нар бодохтой болохоор бид нар чадахгүй бол бурхан чадахгүй гэж боддог. Үгүй. Бурхан харин бидний бодлоос илүүгээр өөрөөр хийдэг. Тийм болохоор бид нар би чадна, би хийн, би хичээн зүтгэн гэдэг тэр бодлоо хайх хэрэгтэй. ертөнцид дуу хүртэл байдаг. Бүтэхгүй зүйл гэж байхгүй. Хичээн зүтгэл бүгд болно гэж болдог гэж байдаг. Бүх хүмүүс хичээн зүтгэснээрээ бүгд амжилтанд хүрдэггүй. Бүгд хүссэн зүйлдээ хүрдэггүй. Үгүй. Бурхан бол өөр. Бурхан бол шууд амархад, бурханд бүгдийг даатгахад
Тэр үрийн цаг ирэхэд бидэнд тэр үед Бурхан ажиллаа хийдэг. Есүс тэр үүрээр дагалдагч нар дээр далай дээр алхан ирдэг. Тэдний туршлагаар, тэдний хүчээр, чадлаар яаж ч чандтгээд тэр далайн шуургыг тэд давж гарах боломжгүй байсан. Гэтэл Есүс тэдэн дээр ирэхэд далайн шуурга зогссон. Тэднийг бүү айг гэсэн. Далайн давлгаа дээр алхаж ирж байгаа Есүс өөрөө Бурхны үг байхад хүмүүс харахтаа, дагалдагч нар харахтаа түүнийг сүнс гэж харж байсан. Яагаад гэвэл тэр уулан дээр залбирахаар явсан байсан. Гэтэл тэр хүн далаа дээр алхаж ирж байгаа харахад хүний ухаанаар бол тэр боломжгүй зүйл байсан. Уулан дээр байгаа Есүс тэдний дэргэд ирнэ. Энэ бол хүний утгаар, хүний ухаанаар хүлээж авахд боломжгүй зүйлс. Тийм болохоор бид нэр үгийг олж уншихдаа үгийн өмнө шууд өөртөө гар өргөн бууж өгөх хэрэгтэй. Эзний өмнө бууж өгөх хэрэгтэй юм байна. Энэ бүгд эзэн бидний төлөө асуудлыг шийдэж өгч бидний өмнөөс тулдаж өгөхийг хэлж байна. Энд 24 дээр Юдачууд цөлийн харуулын цамхаг руу ирээд мөнөөх асар их цэргийг хартал тэгэд газраар дүүрэн хүүр болон хэвдэж нэгэн ч амьд гараагүй байв. Хүүрээр дүүрсэн газар байгааг харсан. Нэгэн ч амьд гараагүй байгааг харсан. Йехошафат хааны хийсэн зүйл юу вэ гэхээр зөвхөн Бурхны өмнө ирж залбирсан. Бид нар маш сул дорой байна. Бид нар эднэртэй тулдах боломжгүй байна гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Юу ч хийж чадахгүй. Яаж энэ дайн яаж бид нар ялах вэ? Ямар ч тийм арга түнд нэг ч байгаагүй. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр бид нар чадахгүй гэдгээ мэдчихсэн. Бурхан л биш бол бидэнд хийх зүйл нэг ч байхгүй байна гэдгээ хэлсэн. Тийм учраас түүний зүрх сэтгэл Бурханд найдсан зүрх сэтгэлээр дүүрэн байсан учраас Бурхан бүгдийг хийж өгсөн. Буцаад Египтээс гарсан 14 дээр 14-ийг эргэж уншия. Египтээс гарсан 14. 13 Мосе ард түмэнд бүү бад зогсож эзний чөлөөлөхийг харцгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үнийг гүйцээх болно. Энэ хэн тэгжилж байгаа Мосе Бурхан бүгдийг хийж өгөх учраас та нар зөвхөн эзний чөлөөлөхийг харцгаа гэсэн. Та нарт хийх зүйл байхгүй Бурханы ажлыг харцгаа гэсэн. Мөн тэднэрт хэлэхдээ та нар өнөөдөр харж байгаа Египтчүүдийг та нар дахин хэзээ ч харахгүй гэсэн. Үүний өмнө Египтээс гарч ирээд Израилийн ард түмэн 10 шийтгэлийн дараа алгаслын өдрийн цусыг үзсний дараа Израилийн ард түмэн Египтээс гарч ирдэг. Гэтэл Египтийн хаан фараоны зүрх сэтгэл дахин босож тэдний хойноос явуулсандаа хойноос нь морд цэрэг явуулан тэднийг буцаан барихыг хүссэн зүрх сэтгэл болсон. Тэм учраас Израилийн ард түмний хойноос цэргүүд хүн ирсэн. Тэр үед ард түмэн айж энэ юу вэ? Бид нэр ингэж эсэн цөлд эзгүй хэр газар өгөх байсан юм уу? Үүний оронд Мосед түнд ард түмэн гомдолдог. Яагаад биднийг энэ газар авчирч алах гэж байна вэ? Бид нар Египттэй байсан бол тэндээ идэх хоолтой амар тайван байх байсан. Гэтэл энд авчираад бид нар энд өөхөх гэж гомдолдог. Тэр үед Мосе хэлсэн хариулт нь энэ байна. Бүү бад зогсож эзний чөлөөлөхийг харцгаа гэсэн.
бүү гэж ард түмэндээ хэлсэн. Эзний авралыг харцгаа гэсэн. Араас нь хөөж яваа фараоны цэргүүд яаж тэдний хойноос ирж байгаа Египтийн цэргүүдийг та нар дахин харахгүй гэж хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэднийг бурхан тэр газарт өхүүлэх болно гэдгийг хэлж байгаа. Тэр өнөөдөр та нарын төлөө үнийг гүйцээх болно. Учир нь өнөөдөр та нарын харж байгаа Египтчүүдийг та нар дахин хязгаарч харахгүй. Тэгэд энэ Египтээс гарсан нь 14:14 дээр хэлсэн. Эзэн та нарын төлөө байлдан та нар зөвхөн чимээгүй бай гэж хэлсэн. Энэ юу гэсэн бэ? Гартаа барьж байгаа зүйлсээ суллан хайж эзэндэд даатах гэсэн. Энэ нь хүчээ сулал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж байгаа, өөрөө хийж чадна гэсэн тэр хүсэл чармайлт бурхан та хүлээж би хийгээд хий. Энэ юу гэсэн үг вэ? Бурханд итгэхгүй байна гэсэн үг. Харин тэр зүрх сэтгэлээ сугран гарч ирж, тэр зүрх сэтгэлээрээ эргэн харж, өөрийгөө харж байгаа тэр мэдлэг, тэр өөртөө итгэж байгаа итгэлийг орхин бурханд нь эргэж харахыг хэлж байна. Хороо 2-ыг уншия. Израилийн хүүгүүд далай дундуур хуурай газраар явхад ус тэдний баруун зүүн талд хаана мэт байв? Далайн ус. Хоёр талд нь хар мэт болсон. Хоёр тишгээ хуваагдан хуурай газар далайн доор хуурай газар ил гарч хоёр талаар нь Израилийн ард түмний хоёр талаар далай хоёр хан мэт болсон. Тэгтэл түүний Израилийн ард түмний хойноос фараон хааныхан 23 дээр хэлсний дагуу Египтчүүд араас нь хөөж фараоны бүх морд түүний тэрэгт цэрэг ба морин цэргүүд тэдний араас далай руу оров гэсэн. Зүгээр цэргүүд ирээгүй, морин цэргүүд, тэрэгтэй цэргүүд дахин орж ирсэн. 24 дээр үүрийн гэгээнээр гал ба үүлэн баган дотроос эзэн Египтийн цэргийг үзээд тэднийг самууралд оруулав. Энд хэлсэн байна үүрийн гэгээнээр эзэн Египтийн цэргийг хараад самууралд оруулав. Тэгээ 25 тэрээр зэвсэгт тэрэгнүүдийнх нь дугуйг мулталж жолоодоход хэцүү болгов. Египтчүүд Израилаас зүгтцгаая. Учир нь эзэн тэдний төлөө Египтчүүдийн эсрэг тулдаж байна гэцгээв. Энэ Египтчүүдийн цэргүүд Израильчүүдийг хөөхөө болоод энэ бурхан хамт байна гэд харин эргэн айн зугтцгаасан. Тэднийг хойноос нь хөөх биш харин эргэн зугтаж байхад нь эзэн тэднийг Израилийн ард түмний өмнөөс дайтан тэднийг эсрэг тулдан Израильчуудаас зугтцгаа. Учир нь эзэн тэдний төлөө Египтчүүдийн эсрэг тулдаж байна гэцгээсэн. Үгийн дагуу хэлсэн. Мосе хэлэхдээ Бүүхай бат цогс эзний жишээлүүлгийг, эзний авралыг харцгаа гэж хэлсэн. 14 дээр эзэн та нарын төлөө байлдан та нар зөвхөн чимээгүй бай гэж хэлсэн. Тэгээд 15 эзэн Мосед энэ 25 дээр нь 15 биш 25 ард түмэн юу ч хийгээгүй. Зөвхөн тэр даалгааг хуурай газраар алхан гаталсан. Далаа хоёр талаар нь баган мэд хоёр хуваагдаж газар нь хуурай байсан. Энэ маш гайхалтай биш байх гэж юу? Энэ хүнээр энэ хийх ямар ч боломж байхгүй. Бурхан тийм учраас бид нар Бурханыг мэдэж авах зүйл маш их байдаг.
Бурхан хэн бэ? Хэрвээ Бурханыг биднэрийг мэдэхгүй бол бид нар авралыг аваад ч хүчгүй. Нөхцөл байдлын өмнө дандаа унждаг. Аврагдсны дараа ч гэсэн Бурханд гомдолдог үе байсан уу? Надад ч байсан. Тэр хэмжээний Бурханы тухай мэдэхгүй байна гэсэн үг. Тийм учраас мэдэж авах хэрэгтэй Бурханы тухай. Би энэ үгийг уншаад энэ 7 хоногт өөртөөгөө бодон тунгаан энэ тэнд Библийг энд Библийн үгээс энэ тэнд уншиж өөрийн цагийн тухай олж мэдэж уншин тунгаан батсан. 27 Мосе далай дээгүүр гараа сунгалаа. Египчүүдийг ус сүрэн зугтаж байхад нь үүрийн гэгээнээр далаа буцаж хэвдэ оров. Эзэн Египчүүдийг далайн дунд живүүлв. Энэ үүрийн цагаар Бурхан ажиллаа хийсэн. Тэр үгээ амсан үгээрээ үүрийн цагаар ажиллаа хийсэн. Бид нэр Бурхан бидэн дээр ирнэ гэхээр зүүдэнд Бурхан ирээд янз бүрийн юм хэлдэг ч юм уу. Ямар нэгэн дуу хоолой сонссон ч гэдэг юм. Үгүй тэр бол хурамч шүү. Тэр бол хурамч зүйл. Зүгээр муу ёрын сүнс буюу сатан бид нарыг л хуурна. Бид нар эзнийг хаанаас олж мэдэх вэ? Зөвхөн Библийн үгнээс, Бурханы үгнээс. Би гэр бүлийнхэн төлөө, ажлынхаа төлөө, бизнесийн төлөө бүгдийг Бурхан даатгана гэдэг маань энэ үгийг олж мэдэх хэрэгтэй гэсэн үг. Дуулал ном руу дахин оръё. Дуулал 46-гийн 10 тэмцэлтгэ боль. Бурхан гэдгийг минь мэд гэсэн. Бурхан гэдгийг минь мэд гэсэн. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөнө гэсэн. 5 Бурхан тэхийг олдон байдаг тул тэр хот ганхахгүй. Бурхан түнд үүр цайхад туслана гэсэн. Энэ үрийн цаг нь зүгээр нэг үрийн бүрэнхий 3-6 цагийг хэлж байгаа юм биш. Зөвхөн тэр харанхуйд байгаа зүрх сэтгэлд баригдаж байгаа тэр харанхуй, тэр бүх зүйл чамайг ямар зүрх сэтгэлд чи юу чамайг харанхуйд байлгаж байгаа. Тэндээсээ тэр байдлаасаа гараас суллан орхиж хаяа гэсэн үг. Сургаалт үгс 8-17-г олж уншия. Сургаалт үгс 8-17. 8-17-г уншия. Намайг хайрлагсдаг би хайрлана. Намайг хичээнгүлэн хайгсад намайг олно. Энэ хичээнгүлэн хайгсад гэж байгаа үг маань еврей хэлээр үрийн гэгээ. Энэ үрийн гэгээ нь юу вэ гэхээр би юу ч хийж чадахгүй болсон үе. Тэр тэгэхэд Бурхан надтай ирж уулзна гэсэн. Тэр үрийн гэгээр тэгээ Бурхан ирж уулзан ажиллаа хийнэ гэсэн. Энэ бол энэ үгийг сонсоод уншаад ийм үгийг үзүүлэхэд өгөхөд маш их талархсан. Энэ үгийг сонсож байгаа бүх хүмүүс бидний зүрх сэтгэлд үрийн гэгээ орж ирсэн үү бий юу? Үрийн гэгээ орж ирээгүй хүмүүс ч бий. Хүн бүрт үрийн гэгээ ирэх ёстой.
Үрийн гэгээ ирэхгүй бол өглөө болохгүй шүү дээ. Бид бүгдийн энэ асуудал бэрхшээлүүд Ром бүлгийн 8 дугаар бүлэг дээр гардаг үг шиг сүнсээр биеийн үлсийг үхэл төргөл амьдрах болно гэдэг үг шиг. Харанхуй болж өглөө ирдэг. Тийм учраас бид харанхуйд юу ч хийж чадахгүй болдог шиг бид нар юу ч хийж чадахгүй болсон үед Бурхан биднэр дээр ирж ажиллаа хийж тусалдаг. Тийм учраас өнөөдөр Египтээс гарсан 14-ийн 13, 14 дугаар бүлгийн үгийн дагуу Бурхан биднийг чимээгүй байг. Бурхан бидний төлөө байлдана гэсэн энэ үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авч бид нэр янз бүрийн бэрхшээлийн өмнө зүгээр суухыг хэлэх биш. Бурханыг хайж дууцныг Бурханд бүгдийг даатгсан тэр зүрх сэтгэл, тэр өөрийн цагийн зүрх сэтгэлийг би өөрөө юу ч хийж чадахгүй байсан. Нэг ч загас барьж чадаагүй Петр шиг тийм бууж өгсөн зүрх сэтгэлээр тэр дагалдагч нар далайн шуургад бүх аргаа хэрэглээд тэр далайн шуургаас амьд үлдэх боломжгүй болсон тэр зүрх сэтгэлээ хүлээн зөвшөөрж аврал хайсан тэр зүрх сэтгэлийг авч бид нар Бурханы бидэнд өгж байгаа амлалтыг хүлээн авч амьдрахад Бурхан ажиллаа хийнэ. Энэ шинэ 7 хоногт Бурханы үг та нарын зүрх сэтгэлд энэ үрийн цаг ирж бидний зүрх сэтгэлд Бурхан ажиллаа хийх тэр ивэлтэй цагийг би та нартай хүсэж байна. Залбирая хамтдаа. Ариун их эзэн эцэг минь тань талархаж байна. Өнөөдрийн үг шиг бидний зүрх сэтгэлд энэ үрийн цаг, ийм үрийн гэгээ биднэрийн өөрсдийн гिचэн зүтгсэн хийн гэсэн өөртөө итгэсэн найдсан зүрх сэтгэлийг Хизкийн хаан шиг Бурханы өмнө Йехошабад хаан шиг Бурханы өмнө ирж байгаа шиг энэ зүрх сэтгэл энэ зүйлүүдийг бидний зүрх сэтгэлд ч адилхан Бурханыг гисэн хайсан, Бурханыг найдсан, Бурхантай уулзсан, Бурханы тэр ивэлтэй цаг дотор амьдрах боломжийг өгөөч гэж хүсэж эзэн бүх зүйлээ даатхан Бурхан таныг алдаршуулан амьд их эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен.